завич одоо Төмөн зулын нэржиг компаниас оролцож байгаа захирал Инквир гэж хүн байна. Тэгээд барилгын материалын үйлдвэрлэлээр бол 10 жил явсан. Урд нь бол бид нар ингээд худалдаа аж өдрийнхээ танхимынхаа шугамар бол ер нь оролцож байгаагүй. Инх төвшин дарга хурж ирснээс хойш бол жижиг бизнес эрхэлж байгаа баялаг бүтээгч нар бол илүү бол танхимтайгаа их ойрхон болсон. Тийм учраас өнөөдрийн хувьд бол бид нар одоо энэ хятадын бизнес форумд бол анх удаага манай миний хувьд бол оролцож байгаа. Тийм энэ одоо оролцсноороо бид нар бол мэдээллээр энэ бас одоо харилцаа гадаад харилцаа тийм бизнес энэ тал дээр бол бид нарт бол маш их юу болж өгч байна. Мэдээлэл маш сайн авч байгаа. Тэлэх одоо биднийг цаашаа явуулах энэ үйл ажиллагаанд бол маш сайн хэрэгцээтэй мундаг юм болж байна. Манай худалдаа аж өдрийн танхимч гэсэн маш сайн ажиллаж байгаа энэ зүйлүүд маань юу бол ойрхон байдаг. Тэгээ миний хувьд бол манай компанийн хувьд бол өнөөдөр хураа холцын үйлдвэрийг энэ байгууллагад явж байгаа туршлах нь байна, ажиллах нөөц нь байна. Бид нар өнөөдөр санхүүжилтийн асуудал дээр жоохон тулгамдж байгаа асуудал байгууллагатай би 6 сая долларын Монгол улсын хэрэгцээний 30%-ийг хангах хэмжээний ийм төсөлтөд ирсэн байгаа. Тэгээд одоо энийг боломж олдоод танилцуулах боломж олдох юм бол одоо ингээд танилцуулнаа л гэж бодож явж байна. Тэгээд юу болох эндээс нэлээд л мэдээлэлүүд авах бах. Үйлдвэрлэлд тэр манайх бол 10 жил 5 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Яг барилгын материал одоо засал чимэглэл одоо яг энэ тал дээр гаргадаг. Манай дээр бол өнөөдөр юу нэг ихтэй лиценз нь байж байна, уул уурхайн тал дээр нь байж байна. Худалдаа өгч нь байж байна. Нэг хэрэгцээтэй байдаг. Монгол улс ер нь бол Монгол улсын хураа холцны нийт хэрэглээ бол 1 сая 500 мянган тонн орчим байдаг. Бидний жилдээ бидний тэгэхэд бид нар тэрний чинь ерөөсөө нэг 5% монголчууд бүгдөө үйлдвэрлэж чадахгүй л байгаа байхгүй юу. Эцэндээ 70-80 компаниуд байна. Миний тооцоолсноор. Тэрний 5% нь бид нар хэрэгжүүлж чадахгүй байгаа юм чинь. Энэ 6 сая доллар хэрвээ ороод ирэх юм бол бид нар 30%-ийн хэрэглээг хангах бүрэн боломжтой ийм зах зээл байна.